Бүгдээрнийхний өдрийн амрыг алтгая. За би бол Өсгөл аймгийн Галцсумын угуул ардчлалыг сонгосныхаа төлөө 90 оноос хойш 35 жил хэлмэгдэж байгаа нэгэн байна гэж. Яагаад чи ингэж хэлээд байгаа гэхээр ардсан намын гишүүд бол ерөөсөө ардын нам засгалж байгаа үед ерөөсөө баян хэлмэгдэж идэв. Одоо тэр дүүргийн засаг дарга гэдэг чинь ардсан намын дарга болцсон юм. Тэгээд тэрний хідэн хэсгийн ахлагчнар гэж байгаа чинь ерөөсө бүгд ардын намын хэсгийн ахлагчнар байдгийг. Тэр төрийн үйлчлэгээ бүх юм бол зөвхөн ардын намын гишүүд дэмжигчдийн дунд явна. Ардсан намын гишүүдэд хил өгчихгүй ямар ч хамаарал байхгүй. Ийм маягаар одоо ардсан намын гишүүд бол ингээ 35 жил хэлмэгдэж байгаамаа гэдгийг хэлэх гэсэн. За тэгээ би бол энэ том хэлмэгдүүлэлт ярихгүй энэ их жижиг хэлмэгдүүлэлтийг л дурдах гэдэг. Одоо төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс төрийн жинхэнэ алба болоод төрийн үйлчлэгээний албанд төрийн тусгай албанд ажиллаж байгаа бүх хэн цалин авдаг хүмүүс бол чөлөөтэй сонгуул өгч чадгаа байсан. Яагаад энийг сонгуул дээр хяндаг болсон гэхээр зэрэг нөгөө сонгуулийг ил тод байлгаж яах гэж хэлээд нөгөө сонгогчийн байранд навчир камер тавьдсан. Тэр камер дээр тэр төрийн албан хаагч юм уу төрийн үйлчлэгээний албан хаагч юм хэн санал өгсөн гэдгийг ямар нэгэн байдлаар харуулна. За чи ардын намын хүн санал өгөөгүй чамайг ажиллаас шаална. Одоо зэрэг, цагтаа, эмнэлэг, сургууль бүгд штэ. Тэгээд тэр төрийн албан чинь тэр өөрөө бас нэг өөр хүн санал өгчих гэсэн хүмүүс саналаа өгч чадхаа байсан шүү. За тэгээд сэтгүүлчд бол чөлөөтэй сурвалжлага хийж чадхаа байсан. Бүгд таалт ингэрээтэй болцсон байна гэж байна. За гуравт нь болохоор энэ хуульчд. Хуульчид чинь бас нөгөө улс төрчдийн нөлөөгөөр яг нөгөө цагаан цаасан дээр бичсэн хараар бичигдсэн зүйл залтаа хэрэгжүүлж чадхаа байсан. Ингээд хуульчид чи хэсэг нь өөрснөө хэлмэгдээд байгаа шүү дээ. Тэгээ бүр сүүлдээ нөгөө хэлмэгдсэн нөхдөө чи сандрахта амиа хорлж ийн нэг одоо дээж үхэн нэг шүүгч амиа хорлцсон шүү дээ. За энэ жолооч нар Улаанбаатар хотод машин барьж байгаа хүмүүсүүд бүгд одоо хэлмэгдэж байгаа. Улаанбаатар гэдэг хүн ерөөсө хууль бус. Ямар ч хуулийн цагаагүй хууль бус шийдвэр гаргаж байгаа л торгоно. Номын хязгаарлалтаа өдөр явсан бол тэр ерөөсө тэр хязгаарласан газар нь яваагүй байж хатал ном нь гараад ирсэн гэж цахимаар торгуул ороод ирж байгаа шүү дээ. Энэ ч одоо хэлмэгдүүлж шүү дээ. Монгол хүн Монгол орнодоо хятадаас доранд ирж байгаа. Ягаад тэгэхээр нөгөө мөнгөн дээр тогтсон ийм юу болцсон. Тэгээд тэр нөгөө мөнгөтэй хятадууд одоо Монголын бүх жижиг дунд бизнесийг булаагаад авчихсан. Үнийн хэрэг дээр Улаанбаатарын төгжрлийг одоо хятадуудыг хөвөд гаргачих юм бол баг 30-40% төгжрөл буурна шүү. За би одоо нэг гарцсан дээр нэг хэдэн үг хэлье гэж бодож байна. Энэ гарцсан дээр өсө бидний одоо хамгийн гол одоо энэ тэмцэх гол асуудал бол Эргэн Ламжив гэдэг нэг хүн байсан. Гарч байгаа бүх хуулиудыг үндсэн хуультай холбож үздэг. Гарч байгаа бүх хуулиудыг өөр хоорондоо зөрчилж гэнэ үгүй гэдгийг харьцуулж ярьж байдаг ийм хүн байсан. Тэрүүнтэй нэгэн адилаар энэ их хурлын манай их хурл дээр байгаа ардсан намын бүлгийн ажлын хэсэг гэдэг нэг хүмүүс байна. Энэ хүмүүсийн ажлыг эрчимжүүлж өгөөч. Энд одоо ганц их хурлын гишүүн байж байгаа Баярмаа энэ дээр бас нэг анхаарал тавьж өгөөч. Тэгээ энэ дээр юу хэрэгжүүлэх ёстой юм гэхээр зэрэг энэ шинэ гарч байгаа хуулиудыг үндсэн хуультай нийлж байгаа мөгүй юу гэдгийг хянаад өгөөч. Хоёрдугаарт нь хэвлэл мэдээлэлээр гарч байгаа энэ мэдээллүүдийг үнэн зөв хэсгийг хянаад тэгээ их хурлын гишүүдээр дамжуулаад энэ нэг шийдүүлээд өгөөч. Энэ засал сайжруулах ёстой хуулиудыг ийм хуулиудыг засмаар байна гэдэг тэр материалыг бэлдэж өгөөч. Энэ одоо ажлын албаныхан. Энэ шудраг иргэдийг хамгаалагч. Одоо энэ дээр хийн одоо яг ямар хүн яг энэ ялаа яг үнэн зөв авцсан юм уу, зөв авцсан юм уу, буруу авцсан юм уу? Энэ ялгаа цагийг тодруулаад өгөөч. Энэ үний чи хийх хүмүүс нь их хурлын гишүүд, манай ардсан намын их хурлын гишүүд. Тэгвэл тэр ардсан намын их хурлын гишүүдэд энэ ажлын албан чиглэлээр ийм тэр суумаар байна. Одоо тэр баасан хүү ярьж ийлээ. 25 дээр. Одоо яг ийм одоо амар ашиглан хийсэн ийм зүйл заалт нь бол хууль зөрчсөн байна гэдэг. Тэр шиг ийм ажлыг их хурл дээр хийж өгөөч. Энэ их мэдлэгнүүдийн хууль бус шийдвэр гараад байгааг энэ чи ингээд хууль бус байна гэдгийг зогсооход чиглэгдсэн ийм арга хэмжээнүүдийг авч өгөөч. За одоо сая тэр мэрэгэн хэллээ шүү дээ. Тэр өмгөөлөгчдийн хуулийн дээр засвар хийгээл өмгөөлөгчдийг хаагаайц.
Үгүй тийм хуулийн заалтуудыг бид нар өөрчлөх ёстой гэдээ оруулмаар байна шүү дээ. Үнэн. Манай их хурлын гишүүдээрээ дамжуулж хийх ажил юм байна.